Өөрчлөлт зэрэг сэдвээр санал солилцсон байна. Дараагийн мэдээ хэл яриа сонсголын бэрхшээлтэй ч урдаа тавьсан зорилгоо биелүүлэхийн төлөө өөрийгөө ялан дийлэхийн төлөө сэтгэл зүрэх хөл хөдөлмөрөөр гарган Монгол орны баруун аймагуудаар аялахаар гарсан Мөнгөн далай өнөөдөр Улаанбаатар хотод ирлээ. Мөнгөн далай энэ оны 6 дугаар сарын 7-нд автомашингүй өдрөөр ундаг дугаан параданд оролцоод 5500 км аялахаар зориг шуулуудан шууд аялалдаа гарсан юм а. Тэрээр 167 хоногийн турш аялж 15 аймгийн 210 гаруй сумын нутгаар дайрч 6200 км замыг туулан нийслэл Улаанбаатар хоттой ирж байгаа нь юм а. 2014 оны 6 сард би анх сквадрын талбайгаас та бүхнийхээ дэмжлэгтэйгээр дугуй аяллаа эхэлж исэн. Энэхүү аялал маань баярын парадаар эхлэхдээ би маш их сэтгэл хөдлөн одоо энэ аяллаа амжилттай дуусгана гэсэн итгэлтэйгээр би зорж явсан. Тэгээ ер нь бол маш хүнд хэцүү өдрүүд надад тохиолдож байсан ч гэсэн энэ урт удаан аяллаа явцад бол би тэр олон хүнтэй сайн хүнтэй тааралцсан. Бас Баян Улсын аймагт бас дээрэмчин намайг дээрэмдэж одоо зодсон мөнгө төгрөг дээрэмдсэн тийм хүмүүстэй би уулзж исэн. Зарим үед одоо хоол ундаггүйч байх тохиолдол байсан. Заримдаа би намайг одоо хөөж энэ зочид дуудлаас ч юм уу хөөж исэн тийм тохиолдлууд байсан. Гадаа хонох зэрлэг аратан амтны тэр аюулцэг хүртэл тохиолж исэн. Гэхдээ энэ бүхнийг би одоо давж гарч энд ирсэндээ одоо маш их баяртай. Тэгээ Увс аймагт бол бас их хэцүү байсан. Тэгээд ялангуяа аяллаа явцад үнэхээр одоо хүнс тэжээл их дутагдaltaй байсан. Гэхдээ залуучуудын холбооны салбар одоо зүйлийнхэн маань үнэхээр сэтгэлээр дэмжихээсээ гадна үнэхээр уран зориг өгч исэн. Тэгээд бүх салбарууд дээр замын хүнсийг залгуулж байсанд их баяртай. Тэгээ таван богд уулан дээр бол бүр амар хүйтэн байсан. Бүр ерөөсөө одоо тийм их хүйтэн зүйлээч газрыг ерөөсөө мэдээгүй. Заримдаа төөрөختийн тохиолдлууд ч гэсэн байж исэн. Тэгээд зам байхгүй тохиолдол зам хаана хүн ч таарахгүй. Тэгээ заримдаа тэр хүнээс зам хаана байна гэд асууж исэн. Цагаан уул сумд бол айгүй хүйтэн байсан. За 2300 метрийн өндөрт дугуйтайгаа явахдаа дугуй маань хагараа дугуйгаа түрээд тэр өндөр уулыг явж исэн. Тэгээ би утсаараа дамжуулаад залуучуудын албаа маань дэмжиж дугуйны засварыг маань хийсэнд маш их баяртай. Ямар ч ясан их хатуужилтайгаар энэ бүх бэрхшээлийг бууж өгөхгүй даван туулан ирсэндээ би маш их баяртай. Цаашдаа ч гэсэн би энэ одоо аяллыг үргэлжлүүлнэ гэж би бодож байна. Ордог ирнэгээд ирсэндээ маш их баяртай байна. Би гэрээ их сонсон, найз нөхдийг маш их сонсон. Залуучуудын холбоогоо их сонсон. Та нартай хайртай шүү. Та нарыгаа их сонсон. Түүнийг Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч Мөнхбат, түүнийг гэр бүл Монголын залуучуудын холбооны дэргэдэх залуу дугуйчин клуб, хэвлэл мэдээллийн байгууллагууд, Монголын залуучуудын холбооны мэрэгчлэтнүүд, аяллаа турш дэмжиж хамтран ажилласан байгууллагууд тосч авсан юм а. Хэл яриа сонсголын бэрхшээлтэйч мөрөөдлийнхөө төлөө эрсдэл гарган Монгол орны баруун аймагуудаар ундаг дугуйгаар төрсөн хамгийн анхны хөгжлийн бэрхшээлтэй аялагч Мөнгөн далайг Монголын залуучуудын холбооны эр зоригийн алдар цол тэмдгээр шагналаа. Мөнгөн далай аяллаа турш чин сэтгэлээрээ дэмжсэн Монголын залуучуудын холбоо болон бусад байгууллага сайн санаат иргэн бүрт баярлаж талархснаа илэрхийлж байсан юм а. Хүсэл мөрөөдөлд хөгжлийн бэрхшээл саад болохгүй гэдгийг хэл яриа сонсголын бэрхшээлтэй Мөнгөн далай батлан харуулж чадлаа.